цагдаагийн алба хаагчийн хоёр цагдаагийн алба хаагчийн бие халдаж тухайн эмэгтэй болон эрэгтэй иргэд бас хоёлаа алдсан. За хувцснаас нь татж чангаах уурж гинтэх. За мөн нүүрэнд нь хоёр алба хаагчийг бас маажсан юм сорив үүссэн байна лээ. Тэгэхээр энэ бол цагдаагийн алба хаагч төрийн байгууллагын алба хаагчийг хүч хэрэглэж эсэргүүцсэн гэдэг асуудлаар бол шалгатнаа. Эрдэнэ сумаар онсон гэдэг жишээтэй тухайн хүний одоо бас юм байна. Би гэмтэл битлэн. За тухайн иргэнийг эмнэлгийн яарал авсан ч 103-ыг дуудаж эмчд үзүүлсэн. За эмч үзээд болт хийгээд явсан байна. Тэгэхээр амнаас бол холоор байна гэсэн гэж ойлгож байна. Тэгэхээр одоо тухайн иргэнээс нэрхлээ эмчлүүлэхээр бас эмнэлэг тавьсан гэсэн мэдээлэлтэй байна одоо бол. Ер нь ямар нөхцөл цагдаагийн албагч ер нь тэгж эрдэнэ сумтай бууг ашиглах нөхцөл ер нь. За ер нь цагдаагийн байгууллагын тухай хууль, цагдаагийн албаны тухай хууль зааснаар бол цагдаагийн албагч нэг бүрийн тусгай хэрэгсэл 7 төрлийн нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй байгаа. За гав, бороохоо, гүлэг, орох, цамц. За нулимс сасруулагч, амьсгал богдуулагчаар цэнгэлсэн буу, шүршүүр. За эрзэнэн болон унцар сумтай буу, цахилгаан гүйдлэр цогч гэдэг ийм хэрэгслүүдийг хэрэглэх эрхтэй байдаг. Авч явдаг, авто тэргүүлийн одоо манай энэ авто тэргүүл албагч ийм машин хэрэглэж явж байгаа.